Энэ шичи одоо хэн болцоход захирлын хажуугаар эргэлдээд байгаа юм болоо. Захирлаа, өнөөдрийн өмс нь банзал надад зохиж байна уу? Энд хувцсалтандаа анхаар дахиж ийм өмсвөл ирээгүй энэ дээр. Чи дараа нь суучих. Жан шичи, сая захирамж гарлаа. Маргааш хувцсаараа жигдэрнэ гин. Заавал банзалтаа ирээрээ. Жан шичи. Ажлын байран дээр юу өмсч хөв? Банзал. Намайг дагаад яв. Эхнэр, өнөөдөр өөр харагдаж байна шүү. Юу нөр гэж? Үнэхээр хөөрхөн харагдаж байна. Эхнэрийнхээ өөр нэг дур булаан төрхийг харлаа. Өнөөдрийг дэмээ өнгөрөхгүй ажил тарахаар хамтах гадуур явъя. Гоё юм авч өгье. Муу захирлаа, үнэхээр уучлаарай. Сахилга бат алдсан юм боллоо. Би өгөн жан шичиж зөндөө хэлсэн. Банзал өмсч болохгүй гэж ингэнэ гэж ерөөсөө би өөрөө сахилга баттай байхтал болно. Гар. Энэ сард урамшуул байхгүй шүү. Муу захирлаа Гар гэж байна. Яана хайрт минь гарч нь өвдсөн биз дээ. Би үлээгээд өгье. Залт өнөг. Чиний жинхэнэ төрхийг би заавал илчлэн дээ. Анхааралтай явж заа юу. 10 сая үнэтэй зургийг алга болгочихлоо гэж юу? Зарчихсан биш үү чи? 90 цагтаа дуудъя. Тэгэж яах гэсэн? Бодлоо хулгайчиг барьж өгөөч гэх гээ юу? Тим үнэтэй зургийг чи хэдийн зогсуулж байгаа үсттэй. Чамд ямар нотлохоо байгаа? Нотлохоо юу? Нотлохоо энд байна. Бүгдээрээ наашаа хараарай. Жан шичи энэ зургийг алга болгосон гэсэн бас болоогүй нэг үлгэр яриад байгаа. Гэтэл яасан гэж энэ зургийг өөрийнх нь ширээн доороос олсон. Ямар сони юм бэ? Яхаараа миний ширээн доор байж өгдөг үлээ. Чи санаатай ингэж байгаа үсттэй. Битгий хүн гүтгээд байгаарай. Юу болсон бэ? Муу дарга, жан шичи намайг алгацсан. Зүгээр үү? Өвдөж гэнэ үү? Муу захирлаа. Наадах чинь 10 сая үнэтэй зураг хулгайлсан. Бас наадахны чинь шургуулганаас Кэси ажлын санал олдсон. Явхаас өмнө компаниг алдагдлалд оруулах гэснээс зайлахгүй. Наадахтайгаа том хариуцлага тооцох хэрэгтэй шүү. Хэн ч хулгайлж болно. Ганц жан шичил тэхгүй. Яагаад? Задлаад хараа. Юу вэ? Захирал жан шичи хоёр байна штэ. Тийм. Хөрмийн зураг. Жан шичи бол миний эхнэр. Би алдаа гаргасан бол та. Дахиад нягтлээ. Хүлээгээрэй. Надад алгадуулсан гэж хэлсэн үү түрүүн? Тэгсэн байхаа. Ингэвэл тэр чинь үнэн болно. Өвдөж байна уу? Түрүү юу гэсэн бэ? Чи ажлаа солих гэж байгаа юм уу? Тэр харин худлаа биш. Үнэ. Төрүүлмээргүй байна. За. Окей. Хөөе, охин минь. Гэдэс өвдөд байна. Энийг авч байгаач. Хөөе. Шичи. Ноо. Чи чинь би энд ажилдаг юм. Ороод удаагүй. Шичи, чамайг ийм хэцүү амьдарч байгааг мэдсэнгөө ажлынхаа хажуугаар бас хог цэвэрлээд. Үгүй тийм биш. Зүгээрээ би ч гэсэн энд ажилдаг. Томилолтоор явчихад ирлээ. Найз нь чамтай идэж явах юмаа хувааж байна. За юу. Хацтай байна шүү. Жан шичи, формат нь буруу байна. Үндсэн бичвэр 12-оор бид гарч нь 14. Шинэ утга эхлэхэд догоол мөрнөөс тус бүр 200 оны торгуул. Форматын талаар юм хэлж байгаагүй штэ. Одоо тэгвэл хэлж байна. Чамд мөнгөнд торгуул 50 мэдөө. Нийт 800 юан. Чиний цалингаас хасан шүү. Сард хэдэн юаны цалин авдаг хүлээд ингэж болохгүй штэ. Чи одоо яаж миний удаас орилж тавчлууртай утас барьдаг юм уу? Аав ээжгээд бүгд ийм утас барьдаг. Аюулгүй амар. Чамд их болов. Ажлын туршлагач баг. Энэ удаагийн чамд хариуцуулахар болсон байна. Ноо, нас чин залуу. Ажлын туршлагач баг. Энэ удаагийн ажлыг чинь би хариуцаад авчихъя. Гэхдээ надад хариуцуулсан штэ. Би аавна гэвэл аавна. Хин юу хэлэх юм? Захирал ирж байна. Би юм хэлж болох уу? Жан шичи, бас яах гээд байгаа юм? Муу дарга. Та энэ шинэ ажилтны учрыг нэг олоотгооч. Би энэ хүнийг дийлэхгүй. Гэртээ чи энэ хүний үгээр байдаг. Захирлын чи эхнэрэлтэй. Өөрөөр хэлбэл миний эхнэр. Чи захирлын эхнэр гэж юу? Гоо ахлах албан тушаалаа хэтрүүлж ажилчдаа дарамталдаг. Гайгүй ажил байвал бас дээрэмддэг байх нь. Хүний нөөцийн албанд очиж сайн дураар өргөдлөө өг. Шичи. Эцэгтэй. Явъя. Сайн найзаагаа дээрлэх хүлэхгүй шүү. Би чамайг хамгаална. Тэр амжилттай болвол 200 мянган хувь авна штэ. Тэгэхээр чи муу группийн захирлын эхнэр байж. Би
Байна ээжээ. Муу группийн сарын 2 саяар түрээсэлдэг 2 офисыг түрээсээс чөлөөлчих сайн найзынх юм байна. Чи түрээслүүлэх юм уу? Тэгээд яагаад ийм утас байрдаг юм? Энд чинь виртуал штэ. Хагас сарынхаа хэрэглээний мөнгөөр авсан. Тэгвэл нэг их мөнгө биш юм байна. 2 сая 500 мянган юан. Яаж ийна? Намайг яаж дарамталдаг байлаа? Өөрт чинь мэдрүүлж байна. Анх сурлагтан сүрхий юм аа. Анхааруулчихъя. Дараагийн удаа би сандлын ихэд хугална гэж байхгүй шүү. Ойлгосноо? Одоо би урдын дээр хөлж